За ингээд Авьяаслаг монголчууд шоуны хаг шигшгийн эхний 7 хоногийн хамгийн сүүлийн оролцогч Тайснаа гарч ирэх гэж байна. Тэр бол Авьяаслаг монголчууд шоуны YouTube-ийн хамгийн их үзэгчийн хандлттай байгаа нэгэн залуу. Өнөөрөө түүний амьдралыг өөрчилж чадах болов. Тийм ээ, тэр бол Баргын тоотой барилгачин залуу Отгонбаяр. Шилдэг 32-т үлдэхтэй бол нэг тийм итгэлтэй аваагүй. Итгэлгүй л эс. Тэгээд үлдээл 32-т үлдчихлээ гэл. Бөөн баярлал. Юу гэсэн дөө юм? Миний хайранд. Хайрал гэдэг юм доо. Миний нэг хайранд туслаач ээ. Ойлгооч ээ гэсэн. Ээж надад оростоо зааж өгөөчлөгдөө. Би оростоо мэдэхгүй. Жаахан гадарлуулаад өгчхөр. Тэгэл нөгөөх манд болол. Энэ 16 дугаар сургуулиас эхлээл дуулж эхэлсэн. За энэ маань энэ дуунд л сонирхолтой байна гэд би бүр ядах чадхаараа явуулт юм. Дэмждэг. Дуучин болох хүсэл мөрөөдөл нь биелэх байх л гэж бодож байна. Дуучин болно гэдэг. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээд итгэлийг нь алдахгүй хичээх болно. Эрхэм мөндөд үзэгчдээ Отгонбаяр халуун дотноор Тайснаа өгтөн авцгаая. Shall I stay? Would it be a sin if I can't help falling in love with you? Like a river flows surely to the sea, darling, so it guides some things are meant to be. Take my hand, take my whole life too. To the sea, darling, so it guides. Some things are meant to be. Take my hand, take my whole life too. Вау! Рок-н-роллын хаан Элвис Преслигийн илүү гайхалтай
Дараахан залуу маань Ямар гоё юм бэ? Бисээ дахиж хармаар тийм босчоо сая. Алив шүгчтэй. дараахан залуу маань үлэгч болон шүүгчдийг уурайж хайлуулж чадсан байна. Өмнөх шатанда country студид тогтоолж байсан залуу маань энэ өдөш хамгийн гайхамшигтай сонгодог үчиг бид бүхэнд бэлгэлээ. Шүүгчд маань ямар байгааг бүгд хамтдаа сонсцгоо. За. Чимээ шүүгч. Та шокнаас гараарай. Үнэхээр шоконд орсон байна. Хамгийн гайхамшигтай уран бүтээл бол хүнийг цаг хугацаа, орон зайг үл харгалзаж нэгэн гайхамшигт ертөнц аваачдаг. Үнэхээр та намайг өнөөдөр хайртай үнтэй маань яг энэ цаг мөчид хамт байлгаж чадлаа. Хамгийн гол нь биш ээ, уучлаарай та биш. Хайртай хань минь. Хамгийн гол нэг үг бас надад миний сэтгэлд ороод ирлээ. Их мөрөн дэлгөөн эрдэмтэй хүн даруу гэдгийг. Таны гайхамшигтай энэ хоолой игэл даруу зам тань Монголын ард түмний хамгийн хайртай авьяасан болгоно гэдэгт чинь огтгож эргэлзэхгүй байна. Баяр хүргэе. Шүүгч Чуках. Би чамаа дуулаад эхлэнгүүт гарч ирэнгүүт би чам чиний төлөө залбираа сууж илээ. Битгий алдаасаа, битгий алдаа гаргаасаа гэж. Үнэхээр чи бол миний зүрх сэтгэлийн мөрөөдөл байлаа. Би бол чамаар үнэхээр бахархаж байна. Чамд юу ч хэрэггүй. Чи зүгээр л ингэж дуул. Чиний байх газар чинь тайз. Микрофон. Шүүгч баяраа. Амжилт. Баяртай. Үнэхээр баяртай. Баяраа. Ехүди. Атган баярын концерт болоод хуурчихлаа. Яа, за би болохоор энэ залууг бол маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл би энэ залуутай би нэг удаа үүдэн дээр таарсан, нэг удаа мэдлээд өнгөрсөн. Тэгэхэд надад ганцхан мэдлээд өнгөрөхөд л энэ хүн ямар сайхан даруухан, ямар сайхан эвдрээгүй ийм сайхан залуу вэ гэж надад мэдрэгдсэн шууд. Тэгэхээр энэ залууг бол дэмжих нь зүйтэй. Шүүгчтэйгийн дурлалчгүй яач. Нэрэ дурлахгүй байхын аргагүй байлаа. Чамайг хараад өнөөрэ. Эр хүний дотор юу гэдэг лээ? Имэйл хазаартай морь бүх юмтайгаа багтчихэдэг гэдэг шиг чиний дотроос өөр юу гарах бол чиний сайхан ээжэд бас сайхан мэндийг хүргэмээр байна. Хүүгээ хараад ямар их баярлж байгаа бол өнөөдрөөс эхлээд чи од болон гялцлаа. Үнэхээр баяр хүргэе. Баяр хүргэе, баяр хүргэе. Баяртай. Үнэхээр гайхалтай. Чамд маш олон хүмүүс дурлж байгаа. Хэлж байгаа нь дэги болохоос ш. Үндэ тийм шүү. Баярлалаа дэги, чамд баярлалаа. Үнэхээр энэ үгийг маш олон хүмүүс итгэж хэлж байгаа. Баяр хүргэе. За, яг одоо тэр дурлсан бүх бүсгүүчдэд зориулаад үг хэлээч. Намайг дэмжиж байсан маш их баярлалаа. Хичээг олноо. Бас дараахан шүү. Баяр хүргэе. Бүх хүн чамд маш их та чиний үзүүлбэр таалагдсан гэдэгт итгэлтэй байна.